Бүгдээрээ сайн байцгаана уу? Сайхан үйлжиж байна уу? За, энэ 7 хоног чуулганы сургуулийн семинар хийгээд өчигдөр дууссан байгаа. Өнөөдөр бас эзний өдрийн үгээр овч чуулганы ахын дүүстэй уулзж байгаадаа баяртай байна. За, хамтдаа залбираад өнөөдрийн үгээ эхэлцгээе. Хайрваа нэгүслэр дүүрэн Бурхан танд баярлалаа. Бид бүхэн энэ дэлхийн ертөнцийн гим нүгэлтэн болж төрөөд Бурхан таны өмнө асар олон гим нүглийг амьдарч байгаад Бурханы өмнө очих үедээ мөнхийн шийтгэлийг авах хувь тавилантай байхад бид бүхнийг та хайрлж өрөвдөөд бидний нүглийн төлөө цорын ганц хүүгээ илгээж түүний загалмаад ирэх цусаар бүх гим нүглийг маань уучлж аварч өгсөн нэгүсэлтэн баярлалаа. Авраад орхилгүй бас энэ дэлхий дээр ч гэсэн бидэнтэй хамт байж чуулганаараа дамжуулан бидэнд хэрэгтэй бүхий л нэгүслийг дүүргэн өгч байгаад баярлалаа. Өнөөдөр аврагдсан бүхий л ахын дүүс маань хамтдаа цуглаад Бурхан таны үгнээс сурч нөхрөлдөг өдөр билээ. Бурхан та бид бүхэнтэй хамт байж үгээр дамжуулаад хүн бүрд хэрэгтэй мэрэгэн ухааны хүч чадлыг дүүргэж өгнө хэмээн гуйж байна. Мөн энэ цагт цугласан байгаа бүхий л чуулгануудтай маань ч гэсэн хамт байж ариун сүнсний хүч чадал бялхам дүүрэн байхад туслаарай. Бид бүхэн хүн төрлөختний түүхийн төгсгөлд амьдарч байгаа хүмүүс билээ. Тиймээс илүү сэргэг байж төгсгөлийн энэ цаг үед төөрөлдөн яваа эргэн тойрныхоо олон сүнснүүдэд Бурхан таныг мэдүүлэх сайн мэдээг тараахын төлөө амьдрахад тусална. Газар бүрд босгогдсон байгаа чуулгануудтай маань хамт байж Бурхан таны сайн мэдээг илүү хүчтэйгээр тунхаглахад хэрэгтэй бүх зүйлээр дүүргэж өгөөрэй. Энэ газарт аврагдаад итгэлээр амьдарж байгаа бид бүхэнтэй ч гэсэн хамт байж илүү олон хүмүүс сайн мэдээ тараахын төлөө чуулган дотроо нэг болон Бурхан таны үгэнд ч гэсэн дуулууртай амьдраад зоригтойгоор хүчтэйгээр сайн мэдээ гэрчлэхэд туслаарай. Өнөөдрийн эхлэлээс дуусах бүх цагийг таны мотор даатгаж байна. Бид бүхнийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За, хамтдаа 2 дугаар хаад 7 дугаар бүлгээс харъя. 2 дугаар хаад 7. За, 425 дугаар хуудсанд байна. За, 7 дугаар бүлгийг олсон бол бүгдээрээ хавчуургаараа тогтоогоорой. Логийн 3-аас 9 хүртэл 3-аас эхлээд 9 хүртэл хамтдаа уншия. Голдон хаалганы үүдэн дээр уяман өвчтөй 4 хүн байжээ. Тэд нэг нэгэндээ яагаад бид өөхөх хүртлээ энд суух ёстой юм бэ? Хэрв бид хот руу орцгоё гэвэл хот дотор өлсгөлэн болсон тул бид тэнд өөхөх болно. Хэрв бид эндээ суувал мөн л үхэн. Тиймээс арамчуудын хуарн руу явцгаая. Хэрв тэд биднийг амьд үлдээвэл бид амьдрах болно. Хэрв тэд биднийг албал
бид үхэл болно гэлцэв. Тэд арамчуудын хуарн руу явхаар үдшийн бүрийгээр босов. Тэднийг арамчуудын хуарангийн захад хурч очтол үзэгтэн тэнд хинч байсангүй. Учир нь эзэн арамчуудын цэргүүдэд тэрэг мордын дуу чимээ буюу агуу их цэргийн дуу чимээг сонсгосон бөгөөд тэд нэг нэгэндээ үзэгтэн бидэн рүү дайрахаар Израилийн хаан бидний эсрэг Хитчүүдийн хаад болон Египтчүүдийн хаадыг хүлсэлсэн байна гэцгээлээ. Тиймээс тэд босож үдшийн бүрийгээр зүхтэн майхнууд морд илжигнүүд буюу хуаранга байсан чигээр нь орхиод Амиатын зүгтсэн ажээ. Эдгээр уйман өвчтнүүд хуарангийн захад хурч ирээд нэг байханд орж идэж уугаад тэндээс алт мөнгө хувцас зөөж далдлан нүүжээ. Тэд буцаж ирэн өөр нэгэн майханд нэвтрэн орж тэндээс юм зөөж далдлан нүүжээ. Дараа нь тэд бие биедээ бид зөв юм хийсэнгүй. Энэ өдөр бол сайн мэдээний өдөр атал бид дууга хураан байна. Хэрв бид өглөөний гэгээ тустал хүлээвэл бидэн дээр шийтгэл буух болно. Тиймээс одоо явж хааны өргөөнийхэнд айлтгий эцгээв. За, энэ үйл явдлыг бүгдээрээ мэдэж байгаа ах тийм ээ. Илиша иш үзүүлэгч хойд Израильд Бурхны үгийг дамжуулж байх тэр цаг үед болсон үйл явдал байгаа. За, хойд Израилийн хойд талд Арам гэдэг улс байсан. За, энэ Арам улсын цэргүүд хойд Израилийн нийслэл болох Самар гэдэг хотыг бүслэх үед болсон үйл явдал байгаа. Бурхан Израилийн ард түмэн гимнүгэл хийх үед эргэн тойрных нь улсаар дамжуулаад тэднийг сахилгажуулж шийтгдэг байсан тийм ээ. Яг тийм үйл явдал байгаа. Израильчуудын гимнүглээс болж Израилийн хойно байгаа Арам гэдэг улс яаж ийн Израиль руу дайрч ирээд нийслэлийг нь бүсэлж байгаа. За, гэтэл Арамчуудын бүслэлтэнд орсон Самар хот өлсгөлөнд нэрвэгддэг. Хинч орохгүй, хинч гарахгүй тийм хэцүү нөхцөл байдалд байгаа гэсэн. Тэгээд тэр үед энэ Арам Израилийн энэ Самар хотын цайзынхын үүдэнд 4 уйман өвчтөн байдаг байсан байгаа. За, яагаад энэ хүмүүс цайз дотор биш цайзын гадна үүдэнд байдаг вэ гэхлээр уйман өвчтөө хүнийг тусгаарлах ёстой гэсэн Бурхны хууль байдаг тийм ээ. Энэ хуулийн дагуу эдгээр хүмүүс цайз руу бол орох боломжгүй тусгаарлагдсан тийм нөхцөл байдалд байцгааж байсан. Гэтэл гадна талаар нь цэргүүд бүсэлчихсэн байгаа тийм ээ. Тэгээд энэ уйман өвчтнүүд хэрвээ бид нэр цайз руу орох юм бол өлсөөд үхнэ. Эндээ байгаад байх юм бол бас л үхнэ. Ямар тааж Арамчуудын хуарн руу яваад очиё тийм ээ. Аз таарад биднийг өрөвдөөд идэх зүйл өгөөд амьдруулах юм бол юу вэ? Үнэхээр азтай хэрэг болно тийм ээ. Тийм учраас дөрүүлээ ярьж байгаад Арамын цэргийн хуарн руу яаж ийн явж очдөг байгаа. Гэтэл тэнд нэг гайхамшиг болсон. Юу вэ гэхлээр тэр дөрвийг ирэхээс өмнө Бурхан тэнд байсан Арамын цэргүүдэд яасан гэж маш их морд цэргийн дуу чимээг сонсгосон гэж байгаа. Тэрийг сонссон гутаа нөгөө Арамын цэргүүд яасан? Энэ Израилийн хаан тийм ээ. Хитчүүдийн хаад, Египтчүүдийн хаадыг хөслөөд маш их цэрэг цуглуулчаад бидэн рүү дайрж байгаа юм байна гэд айгаад бүгдээрээ яасан байна? Зүхтаад явцгаасан гэж. Зүхтах үедээ байсан бүх зүйлээ яасан? Орхиод явчихсан. Майхнуудаа орхисон, тэнд идэж ууж байсан хоол хүнсээ орхисон, өөрсдийн эдэлж хэрглэж байсан бүх зүйлээ орхичоод явчихсан байна. За, яг явсан хойгоор яг явсны дараа 4 уйман өвчт нь яаж байгаа вэ?
хүрээд ирж байгаа. За тэгээд ирсэн хинч байдгүй. Тэгсэн хэрнээ маш их зүйл үлдсэн байна. Тэгээд яадгүй цадтлаа идэж уугаал дахиад өөр майхан руу ороод хэрэгтэй бүх зүйлээ хамаалт цуглуулаад түүнийг бүр нуусан гэж байгааз. За тэгээд тэр дөрөв бодсон байгаа. Ер нь юу хийгээд байна бид нар? Цайз дотор маань манай үндэст, манай ард түмэн, манай хотын хүмүүс өлсгөлөнд нэрвэгдээд үхцгээж байгаа тийм ээ. Гэвтэл бид дөрөв ийм их зүйлийг олж авчаад юу хийгээд байгаа юм болоо гэд яаж вэ? Хоорондоо ярилцаж байгаа. 9 дугаар ишлэл дээр гарч байгааз дараа нь тэд биедээ бид зөв юм хийсэнгүй. Энэ өдөр бол сайн мэдээний өдөр атал бид дууга хураан байна. Ийм сайхан мэдээ, ийм баяртай мэдээг яах вэ? Хэлж тарах хэрэгтэй биз дээ. Яагаад бид нар хэлэхгүй байгаад вэ гэд биентэйгээ ярилцаад тэгээд яаж ийн? За ерөөсөө очиж хэлээ. Өглөөний гэгээ тусгаас өмнө яах вэ? Очиж хэлэхгүй бол бидэн дээр шийтгэл бууг гэд буцаад хот руугаа очиод яаж ийн? Энэ талаар хэлж дамжуулж байгаа. За тэгээд үүгээр дамжуулаад Израилийн Самар хайц хот дотор байсан бүх хүмүүс аврагддаг. Хаан ч гэсэн өөрөө аврагддаг. Энэ мэдээгээр дамжуулаад тухайн үеийн хүмүүс аврагдаж амьд үлдсэн үйл явдал энэ 7 дугаар бүлэг дээр гарч байгаа. За тэгвэл бүгдээрээ энэ үйл явдлыг бодонгоо бид бүхэн ч гэсэн бас сайн мэдээ тараах тийм цаг үед амьдарч байгаа хүмүүс тийм ээ. Тэгвэл ер нь юу хийж амьдраад байна? Тэр талаараа ч гэсэн бодож үзэхээр байгаа. За хамгийн эхлээд энэ Самар цайзын нөхцөл байдлыг харах юм бол 2 дугаар хаад 6-гийнхаа 24 25-ыг харвал за 24 25 дээр ингэж хэлж байна. Үүний дараа Арамын хаан Бен Хадад өөрийн бүх цэргээ цуглуулан хөдөлж Самарыг бүслөв. Самард их өлсгөлэн болов. Үзэгтэн илжигний толгой 80 мөнгөн шикел, Кабийн 4-1 тактаны сангас, гэгдэх буурцаг 5 мөнгөн шикелээр зарагдах хүртэл тэд хотыг бүслөв. За Арамын хаан Бен Хадад бүх цэргээ цуглуулаад Самарыг бүсэлсэн гэж хагас. Самар бүслэгдэх үед тэр цайз их өлсгөлөнд нэрвэгдсэн гэсэн. Хэр аимшигтай өлсгөлөн болж байсан бэ гэдгийг энэ зарагдаж байгаа хоол хүнсний зүйлсээс мэдэж болохоор. За илжигний толгой 80 мөнгөн шикел гэж хагас. Илжиг бол бузар амьтанд тооцогддог амьт. Израилийн ард түмэнд бурхан цэвэр амьтан, бузар амьтан гэж зааглаж өгсөн тийм ээ. Илжиг битүү туурайтай амьтан учраас бузар гэж тооцогддог. Илжигний махыг иддэггүй байсан. Гэтэл илжигний толгой хүртэл ийм өндөр үнээр зарж байна гэдэг чинь өлсгөлөнгөөсөө болоод бузар амьтны махыг хүртэл яасан? Идсэн гэсэн. За тэгээд илжигний толгой уг нь мах байхгүй шүү дээ, тийм биз дээ? Нэг тийм идээд байх зүйл биш шүү дээ. Тэгэхдээ 80 мөнгөн шикел. За энийг орчин үеийн ханшаар хувиргаад бодох юм бол нэг 620 мянган төгрөг болж ирсэн. Монгол мөнгөөр нэг толгой шүү дээ. Тийм үнэтэй байсан гэдэг чинь хоол хүнс яасан гэсэн үг? Маш ховор болсон. За тэгээд Кабийн 4-1 тактаны сангас. Энэ бол буурцэг гэж байгааз. Тийм. Хүнсэнд тийм чиг хэрэгэлдэггүй. Хүмүүс нэг тоогод байдаггүй тийм ургамал байна. Хүнсний. Гэтэл үүнийг 5 мөнгөн шикелээр зарсан. За 5 мөнгөн шикел 39 мянган төгрөгтөө тэнцэж байгаа. Орчин үеийн ханшаар. Тэгэхээр хүмүүс нэг тоодоггүй. Тийм ээ? Бараг хэрэгэлдэггүй. Энэ ургамал хүртэл яаж вэ? Маш өндөр үнээр зарагдсан. Тэгэхээр өөрөөсөө мөнгөтэй хүмүүс нь л тэр үед яасан? Нэг дөнгөн данган хоол хүнсээ олоод идээд амьдарч байсан. Мөнгөгүй хүмүүс нь яаж исэн бол өлсөөд үхэхээс өөр аргагүй
Тийм нөхцөл байдалд байна. Тэгээд энэ 6 дугаар бүлгийг үргэлжлүүлээд унших юм бол өлсгөлөнгөөсөө болоод хүүхдээ хүртэл идэж байгаа талаар агуулга гардаг. Тэгэхээр тэр үеийн өлсгөлөн үнэхээр аимшигтай байсан баг. Гадна талд нь арамчууд бүсэлчихсэн учраас гарах ямар ч боломжгүй. Худалдаа наймаа хийх ямар ч боломжгүй. Тийм учраас цайз доторх бүх зүйлээ дуусгаж байгаа. За тэгвэл энэ өлсгөлөнд нэрвэгдээд үхэж байгаа, энэ зовж байгаа энэ Самар хотын нөхцөл байдал бол бид бүхний амьдарж байгаа энэ ертөнцтэй тун адилхан. За энэ дэлхийг харах юм бол хүмүүс гим нүглийг их хийж байгаа тийм биз дээ? Гим нүглээсэн болоод асар олон зовлон, өвдөлт, шаналл, уй гашуу дүүрэн байгаа гэсэн үг. За энэ цайз яагаад ингэж зовж байна гэхлээр гим нүглээс болж байгаа тийм биз дээ? Хойд Израиль бол бурханд дуулуургүй байсан үндэстэн шүү дээ. Хойд Израилийн хаадууд бүгдээрээ дуулуургүй байсан тийм ээ? Тэгээд маш их гим нүглийг хийсэн. Хиймэл шүтэн шүтдэг. Бурханаас бүгдээрээ нүүр буруулцгаасан. Энэ амьдралынхан үр дүн яаж юм? Ийм аимшигтай зовлонгоор иргэн ирж байгаа. Тэгэхээр Бурханаас олдсон энэ ертөнц эцэстээ гим нүглээр дүүрж байгаа. Тэр гим нүглээсэн болоод дэлхий юу вэ? Зовлон, өлсгөлөн, уй гашуу тэр бүх зүйлээр дүүрж байгаа гэж хэлж байна. За. Бүгдээрээ Иремья номноос харъя. Иремья 2 дугаар бүлэг. Хоёрын 19. Иремья 2-ын 19-ийг олсон бол хамт уншицгаая. Хилэнцэд явдал чинь чамайг шийтгэн, урвалт чинь чамайг яллна, мэдэгтэн, харагтун, эзэн бурхнаа чи умартсан, иймд чиний хувьд ёрмууа гашуунан байна. Надаас эмээхүй гэж дотор чин алга хэмээн, төг түмдийн бурхан эзэн тунхаглаж байна. Хилэнцэд явдал чинь чамайг шийтгэнэ гэж байна тийм. Урвалт чинь чамайг ялалнаа. Чи бурхнаа умартсан учраас чиний хувьд юу? Ёрмууа гашуунан байна. За тэгэхээр хүн бурхнаас холдох юм бол амьдрал нь ямар болох нь вэ? Бүр л гашуун бол. Бүр зовлонтой бол. Бүр их өвднө гэсэн. Бүр их зовдгоо гэсэн. Тийм л учраас энэ дэлхий дээр маш их зовлон байна. Тийм биз дээ? Маш олон асуудлууд байна. Энэ дэлхийг харах юм бол яг хуу гадна талдаа сайхан харагдаж болох юм. Тэгэхдээ хүн бүрийн амьдрал руу өнгөх юм бол юу вэ? Бүгдд нь зовлон байгаа юу? Байгаа шүү дээ. Эцэстээ юу вэ? Гим нүглээс болж энэ бүхэнд хэцүү асуудлууд бий болдгоо гэдгийг бодох хэрэгтэй байна. Израилийн ард түмэн бурхныг орхисон. Өөрсдийг нь аварсан. Египтээс гаргасан. Цөлд тэднийг удирддаг. Канаан нутгийг өгсөн. Энэ бурхныг мартаад өөр шүтэн шүтсэн тийм ээ. Тэр тусмаа хойд Израилийн ард түмэн. Тийм л учраас за ийм хүнд хэцүү аюултай нөхцөл байдал бий болжээ. За тэгвэл хүний амьдрал ч гэсэн яг үүнтэй адилхан. Бурхныг мэдэхгүй байгаа энэ дэлхийн хүмүүс. Зовн амьдарч байгаад эцэстээ мөнхийн зовлон руу орно шүү дээ. Тийм биз дээ? Тийм. Найдвар байхгүй ертөнц шүү дээ. Бурхныг хүн хаях юм бол юу вэ? Эцэстээ өөрөө хохирдог. Бүх зүйлээ алддаг. За энэ дэлхийн яг одоо байгаа энэ нөхцөл байдлыг харах юм бол төгсгөл бүр л ойртоод байна. Дэлхий дээр эцэст нь 7 жилийн зовлон тохиолдсон тийм ээ. Тэгж байгаад галаар устгагдаад үгүй болно шүү дээ. Тэгэхээр дэлхийн ирээдүй бол юу вэ? Маш бүрхэн байна. Үнэхээр хэцүү байна. Дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийн амьдрал тэгвэл ямар байх вэ?
хэцүү болно гэсэн үг. Тийм учраас энэ дэлхийгээс амар тайвныг, найдварыг, баяр хөөргийг хайгаад олохгүй. Байх боломжгүй ертөнц. За тэгвэл яг ийм ертөнцийн дээр амьдарж байгаа бид бүхэн юуг бодож амьдрах вэ? Энэ дэлхийн хүмүүс татаархаал энэ ертөнцийн зүйлийг олж аван гээл аврагдаагүй, найдвар байхгүй хүмүүстэй адилхан амьдарч болох болов? Тийм ээ? Бурхныг орхисноор, Бурхнаас нүүр буруулснараа ямар аимшигтай ертөнц болж байгаа гэлээ. Тэрийг бид нэр харсаар байгаа хэрнээ энэ ертөнцид уусаал, энэ ертөнцийг даган дуурайгаал, энэ ертөнцийг дагаж урсгалыг нь дагаад амьдрах боломжгүй гэсэн үг. Тийм учраас аврагдсан хүний амьдралын зорилго энэ ертөнцийн хүмүүсийн амьдралаас ямар байх хэрэгтэй вэ? Өөр байх хэрэгтэй. Бид бүхэн дэлхий дээр тийм ээ зүгээр дур зоргоороо хүссэн бүх зүйлээ хийгээл, зугаацаал, наргаал ингээл амьдрах нь яг үнэндээ зориг биш шүү дээ, тийм биз дээ? За гэтэл чуулганд явдаг аврагдсан гэж байгаа хүмүүс магадгүй буруутах юм бол юу вэ? Тэгж амьдрах боломжтой. За энэ үлсгэлэнд нэрвэгдээд хүмүүс нь үхцгээж байна, өвдөж байна, зовж байна. Энэ Самар хотод амар тайван гэж байгаа юу? Тийм ээ? Баяр хөөр гэж байгаа юу? Байхгүй шүү дээ. Бузар хүнсний биднийг өрхтдөг амттай сайхан юм шиг харагдуулдаг, санагдуулдаг тэдгээр зүйл эцэстээ юу вэ? Бурхантай холбоогүй л бол, Бурханаас холдуулж л байгаа зүйл бол бидний сонгох, бидний зориг болох зүйлс биш байгаа юм. За. Бурханаас холдсон хүний амьдралыг Ром 2 дугаар бүлэг дээр ингэж хэлсэн. Хамтдаа харъя. Ром 2. Ром 2-ын 9. Хоёрын 9. Хамт уншия. Муу муухайг үйлдэгч хүн бүрийн дээр цөхрөл зовлон байх болно. Юуны түрүүнд энэ юудэ түнчлэн грек хүмүүст байна. За. Энэ үгэн дээрээс харах юм бол муу муухайг үйлдэгч хүн бүрийн дээр юу байна гэн цөхрөл зовлон байх болно гэсэн. Бурханаас холдох нь муу зүйл, тийм биз дээ? Гим нүгэл хийх нь муу зүйл шүү дээ. Энэ амьдралын эцэст тэр хүнд цөхрөл зовлон байх болно гэсэн. За тэгвэл гим нүглээсээ болоод Самар гэдэг цайз тэр хот тэр чигтээ зовлонд орж байгаа шиг. Одоо энэ ертөнц ч гэсэн гим нүглээсээ болоод шүүлтийг авах гэж байна шүү дээ. Тэгэхээр бид бүхэн шүүхт гэж байгаа энэ ертөнцийн гим нүглийнхэн шийтгэл бууж байгаа энэ ертөнцийн сэргийг амьдрах хэрэгтэй. Тусгаар амьдрах хэрэгтэй гэсэн үг. Тэнд үхэж байгаа, сүрэх гэж байгаа тэр өрөвдөлтөй сүнснүүдийг аврах ажлыг яах хэрэгтэй? Хийгээд амьдрах хэрэгтэй гэсэн үг. Бид бүхэн сайн мэдээг тараахгүй бол бид нар найдварыг өгөхгүй л бол юу вэ? Тэгэл дууссан шүү дээ, тийм биз дээ? Тийм учраас яг юуны төлөө амьдарч байна? За, энэ уян өвчтнүүдийг бодонгоо бид бүхэн өөрсдийгөө ч гэсэн бодох боломжтой. За. Буцаад 2 дугаар хаад 7 руугаа орох юм бол за. Самарын үүдэн дээр 4 уян өвчтөй хүн байжээ гэж байгаа. За, 3 дугаар ишлэлийг харах юм бол тэд нэг нэгэндээ бид яагаад бид үх хүртлээ энд суух ёстой юм бэ гэж хэлж байна.
За тэгээд 4 дээр бид хот руу орцгоё гэх юм бол хот дотор өлсгөлэн болж байгаа. Ороод үхнэ. Харин эндээ ингээл суугаад байх юм бол яан гэж юм? Мөн л үхнэ. Тийм учраас хашаа явъя гэж юм? Арамчуудын хуарн руу явъя гэсэн. Тэд биднийг амьд үлдээх юм бол бид амьдрнаа. Харин албал адилхан л үхнэ. Нэг хааштай л үхэхээс хойш яах хэрэгтэй? Азаа туршия гэж. Арамчууд руу яваад оч. Биднийг өрөвдөөд, өршөөгөөд идэх зүйл өгөх юм бол амьдрнаа. Биднийг албал тэгэл үхнэ. За, ингэж явж байгаа 4 уйман өвчтний дүр төрхийг бид нар бас бодох боломжтой. За, уйман өвчин гэдэг чинь ямар өвчин бэлээ? Арсны халдварт өвчин тийм ээ. За, уйман өвчин тийм ээ. Биеинд өвдөл мэдрүүлэхгүйгээр бүх биеийг үхэлд хүргэдэг тийм өвчин. Тийм. Библиэлд уйман өвчин гим нүглийг илэрхийлдэг тийм ээ. Гим нүгэл юу вэ? Өвдгөхгүй хэрнээ чимээгүй байсаар хагаад хүнийг үхэлд хүргэдэг зүйл шүү дээ. За, Бурхан уйман өвчтнүүдийг тусгаарл гэж айлцсан. Тооллого 5 дугаар бүлэг дээр гардаг. Тэр хүмүүсийн дунд холилдоод амьдрах боломжгүй. Яг гэвэл өвчнийг нь өөр хүмүүс яах нь халдварлаад авна гэсэн. Тиймээс тусгаарл гэсэн. Тиймээс энэ 4 хүлээгээл амьдарч байсан хүмүүс байгаа яг үнэндээ. Цайз руугааш орч чадахгүй. Тэндэл байгаад байх юм бол эцтэй өхнө. За, тийм хэцүү нөхцөл байдалд ямар тач Арамын цэргүүд рүү явж очия гэсэн сонголтыг хийсэн байна. За, тэгвэл энэ 4 уйман өвчт нь гимшээд аврагдж байгаа бид бүхний дүр төрхийг илэрхийлдэг. За, бид нар уйман өвчнөтэй адилхан тийм ээ. Гим нүглийг хийгээл амьдарч байсан хүмүүс шүү дээ. Яг л энэ ертөнцийн хүмүүстэй адилхан тийм ээ. Яг л Самар хот дотор сүрж байгаа, үхэж байгаа тэдгээр хүмүүстэй адилхан. Уйман өвчтөө гэдэг чинь юу вэ? Гим нүглийг илэрхийлдэг гэдэг чинь гим нүглийг л хийж амьдардаг байсан хүмүүс. За, гэтэл бидний аврагдахын тулд хийсэн хамгийн сайн зүйл маань юу вэ? Юу бол? Гимшээд сайн мэдээнд итгэсэн. Тийм багаз? Энэ 4 хүний хамгийн сайн хийсэн зүйл нь юу вэ? Энэ хаалганыхаа хажууд ингээл хэвтээд байж болохгүй юм байна. Босоод явъя гэж штэ. Тийм ээ? Яагаад бид үх хүртлээ энд суух ёстой юм бэ? Ингээл байгаад байсан биш. Сууж байсан тэр газараасаа босоод явж байгаа. Тэгэхээр бид бүхний хувьд уг нь гэмтэн болж төрсөн тийм ээ? Гим нүглийг хийж амьдэрсэн. Тэгж байгаа л үхэл там руу явах хүмүүс байсан шүү дээ. Тэгвэл энэ амьдрал дундаа юу хийснээр аврагдсан? За, ингээл там руу явчих да гэж сонгоогүй тийм ээ. Гимшээд Есүст итгэсэн байхгүй юу? Энэ эцэстээ юу вэ? Биднийг авралт хүргэж байгаа. За. Бүгдээрээ Эфес номноос харъя да. Эфес 2. Эфес 2-ын 1-ээс 3 хүртэл Эфес 2-ын 1-ээс 3-ыг болсон бол уншицгаая. Та нар алдаа зөрчил гим нүгэл дотроо үхсэн байсан. Тэгээд та нар энэ ертөнцийн замнал ба агаарын хүчний ноёр хогч дуулуургүй хөөгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагаж амьдардаг байв.
Тэдний дунд бид ч бас бүгдээрээ махбод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн махбодынхоо хүсэлт ачаалуудаар амьдарч байв. Бид төрлөх байдлаараа бусдын адил уур хилэнгэн хүртэх хүүхдүүд байсан. За аврагдахаас өмнөх бид бүхний дүр төрхийг хэлж өгч байна, тийм ээ? Алдаа зөрчил гим нүгэл дотроо үхсэн байсан. Агаарын хүчний ноёрхогч, дуул үргээ хөвгүүдийн дотор ажиллагч сүнсийг дагдаг байсан. Махбодын хүсэл, оюун бодлын хүслүүдээ өөгшүүлээд амьдарч байсан. Уур хилэн хүртэх, бурхны шүүлтийг хүртэх тийм л өрөвдөлтөй хүмүүс байсан шүү дээ. Тэгж байгаад гимшсэн байна. Гимшээд сайн мэдээнд итгэсэн байна. Ингэснээр одоо би амьтаа болсон. Тэмцтэй. Энэ дөрвөн юм өвчт нь байгаа газараа орхиод, байр сууриа орхиод ямар тааж аврал хай, өршөөлийг ярий. Амьд үлдэх арга замыг хай. Гэд яваад очисон чинь амьд үлдэж байгаа тийм биз дээ. Тэгэхээр би дөхөн ч гэсэн за ямар ч хийсэн ингээд амьдраад байх юм бол би үхээд там руу явах юм байна. Бурхны өмнө гимш. Гимнүглээ уучлуулахыг хүсээ чин сэтгэлээсээ залбирая. Гэд өөрийнхөө бүх зүйлийг орхичгоо зөвхөн Бурхныг харах үед яадаг вүлээ? Есүс миний гимнүглийг уучлсан юм байна гэсэн үннийг ухаарад амьтаа болдог тийм ээ. Тэ. Бүгдээрээ тэгж аврагдсан уу? Яг тэгж амьдарч байгаа юу? Өөр зүйлийг хараад явж байгаа юу? За. Энэ дөрвөн уян өвчт нь үхэхээс өөр аргагүй байсан тэр газараа орхиод авралыг хайгаад яваад очтол эцэстээ энэ дөрвийг Бурхан яаж байна? Аварч өгч шít. Тэр Арамын цэргүүдэд дуу чимээг сонсгоод явуулж байгаа нь Бурхан хийж байгаа ажил тийм биз дээ? Тийм. Бурхан аварч байгаа. Бид өхөн ч гэсэн гим нүгэлдээ гимшээ. Бурхан руу эргэх үед Бурхан аварч өгдөг. Тийм учраас энэ авралыг авахд хамгийн чухал зүйл, аврагдахад хамгийн чухал зүйл гимшил гэдэг зүйл байна. Исая 55:7 дээрс харах юм бол тийм ээ. Хорон мун замаа, буруу нэгэн бодол санаануудаа орхио. Өөрийг нь өрөвдөх эзэн өд. Өгөөмрөөр уучлах Бурханд маань эргээ. Буруу замаа, буруу амьдралаа, буруу бодлоо орхиод Бурхан руу эргэх үед Бурхан яан гэж юм? Уучлалгаа, аврагдгаа гэж. Тийм учраас гимшээгүй аврагдан гэдэг боломжтой юу? Боломжгүй. Гимшил байхгүй сайн мэдээ байх боломжтой юу? Боломжгүй. Үнэн сэтгэлээсээ гимшиж байгаа хүн. Тийм л хүнийг Бурхан авардаг гэж байгаа. За. Марк 1 дээрээс харах юм бол Есүсийн хэлсэн үг гардаг тийм ээ. Тэр цаг биелэлээ оллоо. Гимшиж сайн мэдээнд итгэх түн. Есүс өөрөө энэ үгийг хэлсэн шүү дээ. Сайн мэдээнд итгэхээс өмнө эхлээд гимшээ гэж байгаа. Матай 3 дээрээс харах юм бол баптизм хүртээгч Иохан бас хэлсэн тийм ээ. Тэнгэрийн хаанчил айсуу. Гимшиж сайн мэдээнд итгэцгээ. Анхны чуулганы үед ч гэсэн аврагдсан ахан дүүс элч нар сайн мэдээг тарахдаа эхлээд гимших хэрэгтэйг хэлдэг байсан. Үйлс 2-оос харъя. Хоёрын 38. Хоёрын 38-ыг хамт уншъя. Петр тэдэнд гимших тун гимнүглээ уучлуулахын төлөө та нар цөм Есүс Христийн нэрээр баптизм хүртэцгээе. Ингэснээр та нар ариун сүнсний бэлэг болон авах болно. За. Петр тэдэнд юу гэж хэлсэн бэ? Эхлээд хэлсэн үг нь
гимших түн гэж байгаа. Тийм багаз? Гимшчгээд гим нүглээ уучлуулахын төлөө Есүс Христийн нэрээр баптизм хүртээ. Гимшчгээд Есүст итгэе гэсэн үг байхгүй юу? Тийм учраас миний ухаарсан энэ аврал, миний энэ авсан аврал эхлээд гимшсэн билүү? Надад гимшил байсан билүү? Сайн бодох хэрэгтэй гэсэн. Гимшихгүй би аврагдцсан гэж байгаа бол тэр аврал мөн болов? Тэр биш байгаа хүмүүс. Зүгээр юу? Мэдлэг төдийл аврал болдог. Есүс миний гим нүглийг уучлалцсан юм байна л гэж мэддэг л аврал болж байгаа. Гэтэл би яахын аргагүй гимтэн. Би ингээд амьдрах юм бол там руу яв. Энэ гим нүглийн асуудлыг шийдэхгүй л бол юу? Болохгүй юм байна. Үнэхээр санаа зовоод, айгаад, сэтгэл түгшээ. Бурхан тандаа залбираад. Бурхан минь намайг аварч өгөөч. Энэ сэтгэл заавал яах хэрэгтэй? Байж л аврагддаг гэсэн үг. За. Та бүхэн тэгж аврагдсан уу? За аврагдвал тэр л аврагдахгүй л яадаг юм бэ? Гээ сонссон бол тэр аврал мөн болов? Тэр гимшээгүй юм шүү дээ. Тэгээд бас чин сэтгэлээсээ гимшээд аврагдсан хүн л аврагдсны дараа өөрчлөгддөг. Гим нүглээ хайдаг. Гэтэл аврагдсан гिचээд аврагдахаас өмнө хийдэг байсан гим нүглүүдээ хийгээд амьдраад байгаа хүн яасан гэсэн үг? Гимшээгүй шүү дээ. Тэр чинь аврал нь биш байгаа даа гэсэн үг. Тийм учраас надад үнэхээр чин сэтгэлийн үнэн голоос гимшээд итгэсэн билүү? Ийм итгэл байгаа билүү? Бодож үзэх хэрэгтэй. Магадгүй байхгүй бол. Тийм ээ. Семинарыг дахиад сайн сонсох хэрэгтэй. Энэ гим нүглийн талаар дахиад сайн эргцүүлэх хэрэгтэй. За. Энэ дөрвөн уян өвчтөн тийм ээ. Үхэх байсан тэр байр суурь орхиод аврал өршөөл ирээд явж байгаа нь юу вэ? Бид өхөн ч гэсэн гим нүгэлтний амьдралаа орхиод гимшээд бурхан руу эргэх үед аврагддаг юм байна. Тэр үннийг илэрхийлж хэлж байгаа гэд ойлгоход болно. За тэгээд энэ дөрөв арамчуудын хуарн руу яваад очдог тийм ээ. За тэгсэн чинь тэнд юу байгаа вүлээ? Үхэл илд байсан билүү? Үгүй шүү дээ. Бялхам дүүрэн бүх хэрэгтэй зүйлсэн баг. Бялхам дүүрэн байсан. Тийм учраас тэр дөрөв очоод хэр баярлсан бол? Ямар ч лсэн хэвтэж байсан тэр газараа орхиод энд яваад ирсэн нь хамгийн сайн болжээ. Тийм биз дээ? Тэгээд тэр их зүйлсийг идэж уугаад хэрэглээд аваад хэр их баярлсан бол? Үнэхээр их баярлж байгаа тийм ээ? За тэгэхээр хардаа. Үнэн сэтгэлээсээ гэмшээд Бурхны нэгүслийг сонсох үед аврал жинхнээсээ баяр хөөртэйгээр ухаарагддаг. Тийм ээ? Гэмшсэн хүнд л тэгж ухаарагдана. Гэхдээ ямар чухал зүйл байсан юм бэ? Бурхан намайг аврахын төлөө ямар агуу ажлыг хийж өгсөн юм бэ? Гэхдээ энэ ямар агуу Бурхны нэгүсэл вэ? Авралыг үнэхээр томоор ухаардаг хүмүүс байдаг, тийм биз дээ? Яагаад тэгж вэ? Бүр сэтгэлээ үнэхэрийн дорд оруулж байгаа аахгүй юу? Бүх зүрхээрээ гимшиж байгаа. Тийм хүнд юу юм? Аврал хамгийн агуу. Еврей 2:3 дээр бид ийм агуу авралыг үл хайхраад хэрхэн зүхтаах вүлээ? Ийм агуу аврал гэж хэлсэн. За тэгвэл та бүхний хувьд авсан энэ аврал нь хэр агуу аврал вэ? Ямар хүн вэ? Миний энэ аврал, миний сэтгэл нэг 50% л байдгаа. Минийх нэг 10% л байгаа шүү дээ. Аврал юу нэг чухал байдгийг.
Тэгж бодож амьдрэх хүн байна уу? Гэхдээ энэ аврал байхгүй байсан бол тийм биз дээ. Есүс миний гмийг уучлаагүй бол бид бүхэн энэ дэлхий дээр өөр найдвар байгаа юу? Байхгүй шүү дээ. Тэгэл эцэстээ мөнхийн тамд хаягдах өрөвдөлтөй хүмүүс шүү дээ, тийм биз дээ. За, хамтдаа Ефес 1-р бүлгээс харъя. Нэгийн 7 дугаар ишлэлийг уншицгаая. Түүний нэгүслийн баялгаар түүн дотор цусааран бидэнд золилт гимнүглийн маань уучлал бий. Түүний нэгүслийн баялгаар гэж байгааз. Энэ Бурхны бялхам дүүрэн нэгүслийн баялаг Есүсээр яаж вэ? Бидэнд ирж байгаа. Тийм биз дээ? Есүс миний бүх гимнүглийг уучлсан. Есүс энэ ертөнцийн бүх гмийг уучлсан гэдэг чинь үнэнхэрийн агуу баялаг байхгүй юу? Бурхан тэнгэр газрыг бүтээсэн эзэн, тийм биз дээ? Бүх зүйлийн эзэн шүү дээ. Үнэнхэрийн баян бурхан. Гэтэл энэ бурхны маань баян гэдэг нь эцтэй юу? Гимнүглийг маань уучласнаар бидэнд харагддаг гэсэн үг, илчлэгддэг гэсэн үг. Яагаад гэвэл мөнгө төлөөд гим уучлагдахгүй, тийм биз дээ? Алт эрдэнэс өргөлөө гэд уучлагдах уу? Уучлагдахгүй шүү дээ. Зөвхөн Есүсийн цусал үүнийг уучлаа. Тэгэхээр чин Есүсийн цусыг мөнгөөр үнэлэх боломжтой юу? Нэг төд орчин болох байхаа гэх боломжгүй шүү дээ, тийм биз дээ? Бурхны цус хамгийн үнэтэй цус. Тэгвэл тэр хамгийн үнэтэй цус намайг яасан бэ? Аварч өгсөн. Чин бурхан юу юм? Маш их зүйлийг надад өгсөн гэсэн. Гэмэлсэн бол энэ аврал миний сэтгэлд маш үнэтэйгээр ухаарагддаг. За, та бүхний авралын үнцийг сэтгэл дотор чинь хамгийн дээр байдаг уу? Хамгийн үнцэнтэй тооцдог уу? Тэгж амьдрах хэрэгтэй гэсэн үг. За. Иохан 1-ээс бас харъя. Иохан 1. Иохан 1-ийн 16. Нэгийн 16-г хамт уншъя. Түүний дүүрнээсэн бид бүгдээрээ нэгүсэл дээрээ нэгүслийг хүлээн авсан. Түүний дүүрнээс гэж байгааз бурхан буюу бүх зүйлээр бэлхэм дүүрэн байдаг. За тэгвэл бид нар тэр дүүрнээс нь нэгүсэл дээрээ нэгүслийг хүлээн авсан. Энэ эхний нэгүсэл бол авралын нэгүслийг хэлж байна. Бурхан гэмтэн намайг аварч өгсөн тэр нэгүсэл. За тэр нэгүсэл дээрээ дахиад нэгүслийг яадаг вэ? Хүлээн авна. Энэ хоёр дахь нэгүсэл нь юу вэ? Дахиад аврагдах уу? За нэг л аврагдана шүү дээ, тийм ээ? Тийм. Тэгвэл энэ эхний нэгүсэл дээр дахиад нэгүслийг авна гэдэг нь юу вэ? Аврагдсны дараах амьдралд маань ч гэсэн бурхан нэгүслээ тасралтгүй үзүүлдэг гэсэн үг байна. Аварч өгөхийн тулд бурхан агуу төлөөсийг төлж байгаа, тийм биз дээ? Маш үнэтэй зүйлийг хийж өгсөн. Бурхан өөрийнхөө цусыг урсгаад аварч өгсөн. Гэхдээ тэгээд орхилгүй аврагдсны дараа ч гэсэн миний амьдралд хэрэгтэй бүх зүйлийг маань өгдөг гэсэн үг. Энэ бол нэгүсэл. За. Аврагдсан хүмүүст бурхан юу өгж байгаа билээ? Диваач.
Энэ нэгүсэл шүү дээ, тийм биз дээ? Тийм. Дахин амьлал. Есүс ирэх үед аврагдсан хүмүүс бүгдээрээ өргөгдөн, тийм биз дээ? Тэгээд төгс үхдэггүй цог жавхлант биштэйгээр өөрчлөгдөн шүү дээ. Энэ ч гэсэн нэгүсэл. Энэ агуу амлалт бидэнд байна. За дээрэс энэ дэлхий дээр ч гэсэн одоо амьдарч байх хугацаанд чуулганыг өгж байна. Нөхөрлөх ахан дүүсийг өгж байна. Бурхны сайн мэдээний чуулганы төлөө амьдраад шагналыг хураах нэгүслийг ч гэсэн яаж байна? Байнга өгж байна. Тэр үнэхээр их нэгүслийг авч байгаа хүмүүс. Тийм учраас энэ үнэтэй зүйлс. Энэ агуу амлалтуудыг үүнийг хараад үүнд талархаад амьдрах хэрэгтэй гэсэн үг. Энэ ертөнцийн зүйлээс болоод гомдлол, энэ ертөнцийн махуудын амьдралаас болоод зовж шаналал тэгж амьдрахыг Бурхан хүсэхгүй байна. Авралынхаа баяр хөөр дотор, тийм ээ, авж байгаа нэгүслүүдэд хараад түүнд талархаад баяр хөөртэй амьдраасаа гэж хүсдэг. Библиэлд Бурхан юу гэлээ? Та нараа хаяа баяртай бай гэдэг лөө? Үргэлж баяртай бай гэдэг шүү дээ. Үргэлж баяртай бай гэдэг чинь юу гэсэн үг? Махуудын амьдралаас үл хамааран миний Бурханаас авсан энэ нэгүслүүд үргэлж баяртай байх шалтгаан. Тэгж амьдрдаг амьдрал бол итгэлийн амьдрал байна. За, та бүхэн аврагдсандаа хэр их баярлдаг вэ? Бас аврагдсанаас хойш амьдрал дундаа хэр баяр хөөртэй амьдарч байна. Үгүй чи одоо юундан баярлт юм бэ? Бүүн ажил төрөл амьдрал хэцүү байх чинь. Би л авч чадахгүй гэж бодож байна уу? Тэгвэл энэ нэгүсэл, тийм ээ, ухаарагдаагүй шүү дээ. Тийм ээ? Тийм. Хоёрдугаар Коринт 6-аас харъя да. За. Хоёрдугаар Коринт 6-гийн 10 дээр зургагийн 10-ыг хамт уншъя. Гутрангүй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчд, юмгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчд мөн. За, аврагдсан хүмүүсийг юу гэж хэлж байна? Гутрангүй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй. Ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгож чадна. Юмгүй хоосон юм шиг боловч бүгдийг эзэмшигчд мөн. За, тэгэхээр чин энэ дөрвөн уян өвчт нь Арамын цэргийн хооронд яваад очсон чинь бүх зүйлийг эзэмшиж байгаа ш, тийм биз дээ? Тий. Би аврагдсан гэдэг тэр шалтгаанаар юу вэ? Хамгийн баян хүн болж байгаа. Надад юу вэ? Бурхан бүх зүйлийг өгсөн гэсэн үг. Ямар ч мөнгөөр, ямар ч алт эрдэнсээр үнэлээд барахааргүй их зүйлсийг яасан бэ? Авсан хүмүүс байхгүй юу? За. Хүний дансанд, тийм ээ, 100 сая төгрөг байвал хэр баяр хөөртэй амьдрах бол? Тэрбум төгрөг байвал яах вэ? Байнгын инээж амьдрах байх, тийм биз дээ? Тэгвэл юу вэ? Мөнгөөр үнэлэгдэхийн аргагүй үнэт зүйлийг юу? Би авсан хүн байхгүй юу? Тийм учраас баяр хөөртэй амьдрнаа гэсэн үг. Тиймээс Бурхны энэ нэгүслийг харанга үүнд талархаад үлдсэн амьдралаа баяр хөөртэйгээр өнгөрүүлээсэй гэж хүсэж байна. За, тэгээд өнөөдөр сурах гол зүйл маань, за энэ уян өвчтөнд өөрсдөө л баярлаад байгаад байсан биш, тийм ээ?
Оо ямар гоё юм бэ. Бид нар өстө баяжлаа шүү гэлээ. Гөө ямар их хоол бай. Одоо өстө цадтлаа иднэ. Тэгэл байгаагүй те. Энэ баяр хөөрөө бусдтай хуваалцахыг хүсэж байгаа. 2 дугаар хад 7-гийн 9 дугаар ишлэл байна. 7-гийн 9-ийг хамт уншъя. Дараа нь тэд бие биедээ бид зөв юм хийсэнгүй. Энэ өдөр бол сайн мэдээний өдөр атал бид дууга хураан байна. Хэрэг бид өглөөний гэгээ тусдал хүлээвэл бидэн дээр шийтгэл буух болно. Тиймээс одоо явж хааны өргөөнийхэнд айлтхыг гэв. За. Энэ өдөр чинь сайн мэдээний өдөр байна шүү дээ. Нөгөө үхэж байгаа ард түмэн маань. Тэр дотор бас өөрсдийнх нь гэр бүлийнхэн ч байгаа тийм ээ. Гэхдээ тэр хүмүүс маань үнэхээр өрөвдөлтөй байна шүү дээ. Энэ сайхан мэдээг хэлэхгүй бол, дамжуулахгүй бол бидэн дээр шийтгэл буунаа. Ингэж ярилцаад бүгдээрээ сайн мэдээ тараахаар явж байна. За тэгэхээр мэдээж Бурханаас авсан авралын баяр хөөр маань их байдаг тийм ээ. Аврагдсны дараа ч гэсэн авж байгаа нэгүслүүд ч гэсэн их байгаа. Үүнийгээ бодох юм бол баярлал чуулган дотроо хичээнгүй үйлчлэл амьдарч болно. Тэгэхдээ үнэхээр баттай аврагдсан хүний сэтгэлийг шаналгадаг зүйл бий. Би энэ баярт мэдээг бусдад хэлэхгүй бол, хайртай хүмүүстэй дамжуулахгүй бол тэр яагаад зүв биш юм бэ? Би диваажин руу явна гэдг нь сайхан тийм биз дээ? Би чуулган дотор амьдрах нь сайхан. Гэхдээ үүнийг мэдгүй хүмүүс байгаа шүү дээ. Тэд там руу явах нь юу вэ? Хамгийн шаналж сэтгэлийг маань зовоодог хэцүү зүйл. За та бүхэнд юу хэцүү байна хүмүүсээ? Мөнгөгүй хэцүү байна уу? Гэр бүлийн асуудал үр хүүхдээсээ болоод хэцүү байна уу? Өвчин тусаад бие өвдөд хэцүү байна уу? Түүнээс ч илүү хэцүү зүйл бий. Одоо болтол аврагдаагүй миний хайртай хүмүүс. Тийм биз дээ? Түүнийг бодож, түүнийг сэтгэлдээ тэгэ. Түүний төлөө залбираад амьдрах хэрэгтэй. За. Библиэлд гарч байгаа элч нараас хамгийн их сайн мэдээ тараасан элч бол Паул, тийм биз дээ? Харь үндэстнүүд рүү илгээгдээд маш олон газар очсон газар болгондоо сайн мэдээ тарааж, чуулганыг босгоод олон хүнийг аврах ажлыг хийсэн агуу элч хүн шүү дээ. Тэгвэл энэ Паулын зүрх сэтгэл дотор байсан хамгийн их гонигтай зүйл юу вэ? За, Ром номноос харъя. Ром 9 дугаар бүлэг. Ром 9-ийн 1-3. 1-3-ыг уншицгаая. Би худал яриаггүй, Христ дотор үннийг хэлж байна. Миний мэс чанар ариун сүнсээр надад гэрчилж байгаачлан зүрхэнд минь маш их уйтгар үнэг байнгын зовоор байна. Мах одоороо миний төрөл болох ах дүүсийнхээ төлөө би Христээс салгагдаж өөрөө хараал болох минь гэж хүсэж байлаа. Зүрхэнд минь маш их уйтгар үнэг байнгын зовоор байна гэсэн. Тэр нь юу гэж вэ? Махуудын хамаатан саднууд маань, миний төрөл төрөсөд маань, ахан дүүс маань аврагдаагүй. Түүнээс болоод би шаналж байна. За, хойшоо нэг эргүүлээд Ром 10-ын 1-р ишлэл. Нэгийг уншия. Ах トゥ нараа, зүрх сэтгэлийн минь хүсэл болно. Тэдний талаар Бурхан тандах миний залбирал бол тэдний аврал билээ. Сэтгэлийн маань хүсэл юу гэж?
Бурханаас байн гуйж байгаа зүйл нь юу? Тэдний аврал билээ. Харь үндэстэн хүмүүс аврагдаад байдаг. Гэтэл юудэ хүмүүс аврагдахгүй байгаа. Олон хүмүүс аврагдаад байгаа. Тэгээ Паулын хамаатан холбоотой хүмүүс нь аврагдахгүй. Түүнээс болж шаналж зовж өвдөж байсан. За тэгвэл манай ахын дүүсийн хувьд юу таныг их зовоож байна? Юуны төлөө хамгийн их залбирч байна? Миний аврагдааг байгаа хайртай хүмүүс. Миний итгэлээр амьдрах шалтгаан болох хэрэгтэй тийм биз дээ? Миний сайн мэдээ тараах зориг маань болох хэрэгтэй. Миний бурхан тандаа тасралтгүй залбирах залбирлын сэдв болох хэрэгтэй шүү дээ. За, ингэж амьдарч байгаа хүн бол зөв сэтгэлтэй байна. Гэтэл зүгээр өөрийгөө зугаацуулах, энэ ертөнцийн зүйлийг олж авах. Тиймхий юмны төлөө амьдарч байгаа бол юу вэ? Хамгийн чухал зүйл, хамгийн чухал зорилгоо харахгүй зүрхийн хоосон зүйлийн төлөө амьдарч байгаатай адилхан. За. Энэ дөрвөн уян өвчт нь бодсон байх тийм биз дээ? Тий. Өөрсдөө тэр бүхнийг эзэмшээл аваалаа. Тэгэл амьдрах нь юу вэ? Сэтгэл мэс чанарт нь хатгагдахар зүйл байгаа аахгүй юу? Цайзын дотор хүмүүс бүр бие биенээ барьж идэх хэмжээний аюултай байгаа. Түүнийг хараад мэдэж байгаа хэрнээ? Зүгээр юу ч болоогүй юм шиг хав дараад амьдрах боломжгүй шүү дээ. Би сайн мэдээ тараахгүй бол би дууга хураагаал амьдрах юм бол юу? Тэгэл зовон зүдэрч амьдарч байгаа там руу явчих шүү дээ. Өөр найдвар байхгүй. Би тарахгүй байсан чи өөр хүмүүс тараачих байхаа. Би дууга хураагаал амьдраад байвал манай ахын дус дараагаад аварчих байхаа. Тэгж өөрийгөө хуурч болохгүй. Чин бурхан намайг аварсан гэдэг чинь надаар дамжуулан аврах хүмүүс байгаа гэсэн үг. Тийм үстэй? Би аврагдсан боломжтой байсан шиг одоо надтай хамааралтай хүмүүс ч гэсэн аврагдах нь боломжтой л зүйл гэж. Тийм учраас үүнийг хараад үүнийг амьдралынхаа хамгийн том зориг болгоод тэгээд итгэлээрээ амьдрдаг ахын дүүс болох хэрэгтэй байна. 2 дугаар Коринт 6-аас харъя. 2 дугаар Коринт 6-гийн 2 дугаар ишлэл. Зураагийн 2. За, хамтдаа уншийе. Учир нь тэр тааламжтай цагт би чамайг сонссон. Авралын өдөр би чамд тусалсан гэж айлддаг. Харагтун одоо тааламжтай цаг. Харагтун одоо авралын өдөр. За, одоо бол тааламжтай цаг гэж байгааз. Одоо бол авралын өдөр юм аа. Дараа гэсэн цаг байхгүй. Дараагийн семинар гэж болохгүй. Дараа жил гэж болохгүй гэсэн. Одоо л юу юм? Олдож байгаа боломж. Аврагдсан бид өхөн үргэлж одоогоор амьдрах хэрэгтэй. Одоо семинар болох гэж юм тийм биз дээ? Одоо л би сайн мэдээ тарай. Одоо би дууга хурааж болохгүй юм байна. Энэ ертөнцийн төгсгөл ойртож байна. Есүс дахин ирэх гэж байна. Сайн мэдээний хаалга хаагдж байна. Одоо л бид өхөн яах хэрэгтэй? Бүх хүчээ дайчлах хэрэгтэй гэсэн. Дараа болчих байхаа.
Энэ удаа боломж олдсонгүй. Аврагдах цаг гэж байдгийг гэсэн болох байлгүй дээ. Тэгэж өрөөсөө болохгүй гэсэн үг. 2 дугаар Тимот 4 дээр юу гэж хэлдэг вүлээ? Цагаа олсон ч олоо гэж бэлэн бай гэдэг шүү дээ, тийм ээ? Үгийг тунхагл. Аврагдах боломжтой цагийн хүлээгээд байж болохгүй гэсэн. Тэр цаг нь болохоор л би сайн мэдээ тараана. Одоо арай л болоогүй байна. Одоо ажил ихтэй байна. Одоо их ууртай байна. Одоо бол хүлээж авахгүй байхаа. Уу яаж мэдэж байгаа юм, тийм ээ? Тэр хүний дотор ороод тэр хүний сэтгэлийг өнгийгөд харчихсан нь мэдэхгүй шүү дээ бид нар. Би сайн мэдээг тараах үед Бурхан яаж ажиллахыг, яаж сэтгэлийг нээхийг, яаж хагалж дурд болгохыг бид бүхэн мэдэхгүй шүү дээ. Тийм учраас юу гэсэн? Цагаа олсон ч олоогүй ч тунхаглаа. Бурхан яг нээгээд ухааруулах гээл, сонсох гээл бэлэн болгочихсон байхад би хэлэхгүй өнгөрч. Тэгвэл харамсалтай биз дээ. Дахин тийм боломж олдох бол. За. Сайн мэдээ тараах нь аврагдсан хүний хариуцлага хүмүүс. Бид нар сайн мэдээ тараасан ч болдог, тараахгүй байсан ч болдог тийм сонголтонд амьдарч байгаа хүмүүс биш. Есүс юу гэлээ? Та нар яв бүх үндэстнийг дагалдуулах тун гэсэн шүү дээ. Тийм биз дээ? Газрын хязгаар хүртэл яваад сайн мэдээг хамаг бүтээл тунхаглаа. Энэ Есүсийн тушаал. Бидэнд тушаасан гэдэг чинь бидний хариуцлага болох хэрэгтэй гэсэн. Энэ газрыг, энэ аймгийг хэнд хариуцуулсан? Бидэнд байхгүй. Надад байхгүй. Би л тараах юм байна. Би л тунхаглах юм байна. Би л үүний төлөө амьдрах юм байна. Өөр хэн ч биш. Би хийхгүй байсан ч манай ахын дүүс хийчихнэ. Тэгж болохгүй тийм биз дээ. Би үүний төлөө амьдрах хэрэгтэй гэсэн. За. Иргэн бүр үүрэг хариуцлагыг үүрээд амьдрдаг тийм биз дээ. За, эцэг их болох юм бол юу вэ? Гэр бүлээ авч явах үүрэг хариуцлагыг хүлээдэг шүү дээ. Цэрэгт явах юм бол юу вэ? Эх орноо хамгаалах үүрэгтэй болдог. Эмч хүн яадгүй. Өвчтөе хүмүүсийг эдгэх үүргийг хүлээдэг шүү дээ. Тэгвэл аврагдсан хүний үүрэг юу вэ? Сайн мэдээ тараах. Тийм ээ? Энэ бол бидний үндсэн үүрэг. Тийм учраас миний амьдралаар сайн мэдээ тараагдж байна. Надаар дамжуулаад хүн аврагдаж байгаа юм. Түүнийг бодож амьдрах хэрэгтэй. За, тэгээд сайн мэдээ тараахгүй бол хүн аврагдахгүй шүү дээ, тийм ээ? Ром 10-аас харъя да. Өгшөө эргүүлээ. Ром 10-ын 14 15 Ром 10-ын 14 15 За, болсон бол хамт уншицгаая. Тэгвэл түүнд итгээгүй тэд яаж түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж түүнд итгэх вэ? Тэд тунхаглагчдгүйгээр яаж сонсох вэ? Илгээгдэхээс нааш тэд яаж тунхаглах вэ? Сайн мэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан гэж бичигдсэн байдаа. За. Түүнийг сонсоогүй тэд яаж түүнд итгэх вэ гэж байгаа. Тунхаглагчд байхгүй бол тэд яаж сонсох юм бэ? Заавал тунхаглах хүн яах хэрэгтэй? Байх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Заавал илгээгдэж очоод сайн мэдээг тараах хүн байж л хүн аврагдана гэсэн. Тэгвэл өөрсдийгөө бодох юм бол би аврагдаад энд сууж байгаа нь хэн нэг нь надад ирээд хэлсэн учраас шүү дээ. Хэн нэг намайг өрсөн учраас. Хэн нэг нь дуудсан учраас. Хэн нэг нь сонсгосон учраас.
Тэгвэл одоо би хэн нэгнийг тэгж дуудах хэрэгтэй. Тэр хүн байгааг бол би аврагдахгүй тийм биз дээ. Тэр хүн хэлээг бол би аврагдахгүй. Тэр хүн байгааг бол би хизээч чуулганд ирэхгүй шүү дээ. Тэр хүн байсан учраас л юм бүхэн болсон. Тэгвэл одоо би ч гэсэн юу юм? Тэр хүн болох хэрэгтэй. Аврагдсан хүний ажиллаж байгаа, сурж байгаа, чуулган дотроо ч гэсэн үйлчилж байгаа энэ бүхний эцсийн зорилго юу? Зүгээр сайн мэдээ. Бурхан энэ газар дээр чуулганыг байлгаад байгаа шалтгаан юу вэ? Сайн мэдээ шүү дээ. Тэр тусмаа бид бүхний амьдарж байгаа энэ цаг үе. Төгсгөлийн үе. Тун ойрхон цаг. Ичээнгөөс амьдрахгүй бол юу? Дараа нь харамсах боломжтой үе байхгүй юу? Түүнийг бодонгоо амьдрцгаах хэрэгтэй. За. Энэ дэлхийн хамгийн чухал ажил ямар ажил байдаг вүлээ? Хүний амийг авардаг ажил тийм ээ? Тийм учраас хүн авардаг хүмүүсийг хүмүүс их хүндэлдэг шүү дээ. Их магтдаг тийм биз дээ? Их алдаршуулдаг. Эмч нарыг, цагдаа нарыг, онцгойгийн албан хаагчдыг үнэхээр сайхан ажил хийдэг гэл тийм ээ? Буянтайг ажил хийдэг гэл. Мэдээч чухал. Хүний амийг хариуцна гэдэг чинь юу? Маш чухал гэсэн. За тэгвэл аврагдсан хүмүүсийн хийж байгаа энэ сайн мэдээ. Энэ ажил хүний мөнхийн амьдралыг хариуцж байгаа ажил. Сүнсийг хариуцдаг ажил. Тийм биз дээ? Хүний амийг хичнээн олон дахин аварсан ч сайн мэдээ байхгүй бол тэгэл үхээд дуусна тийм биз дээ? Харин сайн мэдээг тараачих юм бол мөнхөд тэр хүн амьдрын шүү дээ. Тэгэхээр чин ертөнцийн дээр хамгийн чухал ажил юу вэ? Сайн мэдээ хүмүүс. Гэтэл сайн мэдээ тараахад л би завгүй байна, ажилтаа байна гэж яваад байдаг тийм ээ. Тэгэхээр чин яагаад вэ? Чухал зүйлээ харахгүй шүү дээ, тийм ээ? Тийм. Семинарын 7 хоног сайн мэдээ тараагаад, семинар сонсож байгаа хүмүүсийг анхаарад, халамжлаад, бүх хүчээ дайчлаад, залбираад, бүгдээрээ хүчээ нэгтгэхэд оролцох зүйл, тийм ээ? Тэгтэл би завгүй. Ажил ихтэй өнөөдөр чадахгүй. За тэгвэл үнэхээр харамсалтай. Тийм хүн болж болохгүй. Дараа нь Бурхны өмнө очиод бид нэр шүүгдэх хүмүүс шүү дээ, тийм биз дээ? Христийн шүүхийн сэнтийн өмнө бүгдээрээ зогсон. Тэр үед эзэн юу асуух вэ? Сайн мэдээ хэр тараасан бэ л гэж шүү дээ. Хэдэн хүнийг аварваа. Бурхны өгсөн зүйлсийг юуны төлөө зарцуулваа? Сайн мэдээ тараахын төлөө амьдрсан хүмүүсээ. Илч Паулыг бид нар мэднэ тийм ээ? Илч Паул 3 дахь тэнгэр рүү яваад ирсэн хүн шүү дээ. Диваажин харчаад ирсэн хүн тийм ээ? Диваажин харж ирчгээд Паул юу чухал вэ гэдгийг яасан бэ? Хамгийн сайн мэдэж аваад түүний төлөө бүх амьдралаа зориулсан. Тэнгэрт очих юм бол сайн мэдээ тараасан амьдрал эцтэй юу? Хамгийн чухал юм байна. Тиймээс Үлс 20:24 дээр юу гэдэг вүлээ? За харцгаая. Үлс 20:24. Хорийн 24.
Хамтдаа уншъя. Гэвч би Бурхны нэгүслийн сайн мэдээг гэрчилж эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юм чинээ бодлогүй явж ирсэн. За. Сайн мэдээг гэрчлэхийн төлөө сайн мэдээг хариуцж дааж авсан энэ үүрэг албаа гүйцээхийн тулд яасан гэж байна? Өөрийн амийг юм чинээ бодоогүй. Сайн мэдээ амнаас нь ч илүү чухал байна. Тэнгэрт очичоод ирсэн хүн шүү. Сайн мэдээ хамгийн чухал юм байна гэдгийг юу? Хамгийн их ухаарсан. Тиймээс өөрийнхөө бүх амьдралыг юу? Сайн мэдээнд зориулж. За тэгвэл манайхан дүүс. Бурхны өмнө очих юм бол бид бүхэн ямар ажил хийсэн, ямар албан тушаалтай байсан, хэр их мөнгө цуглуулсан, хэдэн хүүхэд төрүүлсэн. Тэр бол өнгөрөн отох зүйл шүү дээ. Үлдэх ажил нь юу? Би хэдэн хүнийг диваачн руу оруулваа. Тийм ээ? Надаар дамжуулаад хэн аврагдсан бэ? Үүнээс илүү чухал зүйл байхгүй. Тийм учраас зоригтойгоор тунхаглах хүмүүс. Үүнд бүх амьдралаа зүгээр л зориулчих хэрэгтэй. Бүх цаг хугацаа, бүх сэтгэлээ, бүх хүчээ. Тэгвэл Бурхан юу вэ? Надаар дамжуулан ажилдаг. Одоо бол төгсгөлийн үе шүү дээ, тийм биз дээ? Тийм их хугацаа байхгүй. Есүс ирээл тэгэл дууссан шүү дээ. Тэр үед би тэр хүний авармаар байна. Боломжтой юу? Боломжгүй. Одоо л боломжтой юу? Ойртож байх чинээгээр бүрч илүү хөдөлмөрлөх хэрэгтэй гэсэн. Бүр илүү зүтгэх хэрэгтэй гэсэн. Бага хугацаа байгаа. Тэгээд бид бүхний амьдарж байгаа энэ цаг үе бол сайн мэдээ тараахад тийм хэцүү зовлон тохиолдохор үе биш шүү дээ, тийм биз дээ? Анхны чуулганы үед сайн мэдээг тараах үед нь шууд л амийг нь авдаг байсан, тийм? Цаазаар аваад арсланд хоол болгож өгөөл, загалмаа дээр цовдлол, хамдаар нь шатаагаал маш аимшигтай зовлон дунд юу? Анхны чуулганы итгэгчид сайн мэдээ тараасан. Одоо тийм зүйл байгаа юу? За, бид бүхэн энэ Ховд аймгийн төвөр энд амьдарч байгаа энэ олон мянган хүмүүст гараа сайн мэдээ тарай. Ихтлээ гэж биднийг яах вэ? Нэг доромжлоо шүү дээ, тийм биз дээ? Гэр бүлийнхэндээ байнга сайн мэдээ тарай. Ихтлээ л гэж яах вэ? Хавчин шүү дээ. Өөр яах юм? Шоронд хийх гээд байгаа юу? Гэрээсээ хөөх гээд байна уу? Тийм байхгүй. Одоо бол юу? Амар тайван сайхан цаг үе. Сайн мэдээ дараахад их тохиромжтой үе. Тэгвэл бид нар бүрч хичээнгүй тараах хэрэгтэй үе. Дууга хураагаад амьдэрдэг үе биш. Дууга бүрээ мэд. Чангалгаад. Хүчтэйгээр юу? Тунхаглах үе байхгүй юу? 28-наас семинар эхлэн тийм ээ. Та бүхэн хэр бэлтэж байна? Хэр сайн мэдээ тарааж? Хэр залбирч? За. Өста барахгүй юм байлаа, болигээ бодоод байна уу? За би зөндөө хэлсэн аврагдахгүй юм байлаа гэд. Ингээд орхичихсан байгаа юу? Үгүй тэр хүний дотор Бурхан ажилдаг аа. Миний хийх зүйл нь юу юм? Салхины аясыг харуулдаад хизээ тохиромжтой үе гарах нь хүлээх үе биш байхгүй. Цагаа олсон ч олоогүйч. Тийм биз дээ? Тийм. Өөр хангаа очоод ухаарсан нэг зүйл байгаа. Хүний сүнсийг өрөөсө орхиж болдгоо юм байна. Тасралтгүй сайн мэдээ тараагаал зууралдаал ах юм бол тэр хүн нэг өдөр аврагддаг юм байна. Уг нь
Сайн мэдээ тарааж байхад их хэцүү. Энэ өстө бүтэхгүй. За болио өөр хүн рүү анхаардаг юм билүү. Тийм бодолд хүрж байгаа. Тэгэхдээ ямар ч лсэн миний үүрэг эмчин гээд. Өрөөсөө орхиогүй. Байн очдөг байсан. Байн уулздаг. Дахин семинарт хүрдэг. Семинар болгоно орол хэлдэг. Тэгж байтал юу вэ? Тэр хүн аврагдчихж байгаа. Аврагдаад өөрчлөгдөж байгаа. Тэгээд ухаарсан. Ерөөсөө л энэ юм байна шүү дээ. Галаат 6:9 дээр тийм ээ. Сайныг үлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж явна. Би зүгээр цуцахгүй, шантрахгүй яах хэрэгтэй? Хийгээл байх хэрэгтэй юм байна. Тэгвэл цаг нь болохоор яаж ийн? Энэ хүн аврагдчих. Тэр хүний дотор нэг цөхөрдөг, шантардаг сэтгэл байгаа тийм ээ? Бүтэхгүй юм байна. Болио. Чи там руугаал юм биз. Би чамд лав юм хэлэхгүй шүү. Хоёулаа ингээ харилцаагаа таслая. Энэ аюултай зүйл. Тэгж болохгүй гэсэн. Тэгээ дараа нь тэр хүн аврагдах юм бол үнэхээр талархна. Би ямар сайн зүйл хийсэн юм бэ? Би орхиогүй болжээ. Миний хийсэн бүх хөдөлмөр юу вэ? Хоосон биш байж. Үнэхээр баярлалаа. Тийм учраас яг ийм сэтгэлийг өөртлөөд энэ жилдээ сайн мэдээний төлөө хичээнгүй амьдрах хэрэгтэй. Бурхны хамгийн их баярладаг ажил юу вэ? Сайн мэдээ тараахад тийм ээ. Лук 15-аас харъя. Лук 15-ын 7 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. Би та нарт хэлье. Мөн үүний адил гимшиг шаардлагагүй 99 зөвхт хүнээс илүүгээр гимссэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно. Гимссэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болно. Бурхны оршихуйд гэсэн. Дахиад 10 дугаар ишлэлийг нь харъя. Лук 15:10-ыг уншийе. Би та нарт хэлье. Үүний адил нэг нүгэлтэн гимшвэл Бурхны тэнгэр элч нарын оршихуйд баяр хөөр болно гэв. Нэг нүгэлтэн гимшээд аврагдах юм бол Бурхны тэнгэр элч нарын оршихуйд баяр хөөр болдгоо гэж. Бурхан бүр баярлдаг гэж. Тэнгэр элч нар баярлдаг гэж. Тэгээд 32 дугаар ишлэлийг бас уншийе. Харин энэ дүүч нь өгсөн байсан. Гэтэл амилжээ. Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой гэж хэмээн ярив. Лук 15 дугаар бүлэг дээр хүү бурхан, ариун сүнс бурхан, эцэг бурханы талаар гарч байна. Бурханы гурвал тийм үстэй. Алдагдсан хойноо хайгаад олж байгаа, баярлж байгаа юу вэ? Хүү бурхан. Алдагдсан зоосоо ирж олоод баярлж байгаа энэ эмэгтэй дүр төрх юу вэ? Ариун сүнс бурхан. Алдагдсан хүн эргэж ирэхэд баярлж байгаа аав хэм бэ? Эцэг бурхан ба. Бурханы гурвал юунд хамгийн их баярлж байна? Нэг сүнс аврагдах. Тийм багаз. Нэг сүнсний үнцэн тэнгэр газараас үнэтэй. Тэр нэг сүнс аврагдахад хамгийн их баярлдаг гэсэн. Тэгвэл бид бүхэн Бурханыг баярлуулахын тулд амьдрэх хүмүүс болох хэрэгтэй. Тэгээд сайн мэдээ тараагаад хүн аврагдах юм бол бид ч баярлдаг тийм биз дээ? Миний сайн мэдээ тараасан хүн аврагдчих юм бол би баярлдаг шүү дээ. Сайн мэдээ бидний баяр хөөр болдог гэсэн. Итгэлийн амьдралаар хүчгүй, унтарчихсан, гим нүгэл хийгээл сулбгуур амьдарч байгаа бол юу? Сайн мэдээ тараа. Тэр үед юу? Дахин насдаг. Дахин халуун болдог.
дахин Бурхны хүчийг мэдэрдэг. Зөвхөн сайн мэдээг бодоод л амьдрал. Тэгэх юм бол бусад зүйл асуудал биш болдог. Амьдралд нь тохиолдоод байгаа хэцүү юмнууд ч гэсэн юу ч биш болдог. Харин сайн мэдээ тараахгүй байгаад байгаа амьдрал юу вэ? Асуудал болоод байгаа аахгүй. Тийм учраас бүх ахын дүүс маань эх 7 хоногийнхоо семинарын төлөөч тэр дахиад үргэлжлүүлээд Бурхан цаг хугацааг зөвшөөрөх юм бол боломж бидэнд байгаа тийм биз дээ? Тий. Энэ газрыг, энэ аймгийг сайн мэдээгээр эзлэх хэрэгтэй. Тий. Эзэлж чадах уу? Тийм сэтгэл байна уу? Бид нар ч битггүй дээ гэж бодож байна уу? За, тэгж болохгүй шүү дээ. Тий. Зүгээр л хийгээд үцгэд бол. Энэ сэтгэлийг тэгээл шантрахгүй, зөвхөрөхгүй зүтгэхэд л болно гэсэн. Тэгээд онцгойлоод аврагдаг байгаа гэр бүлийнхнийхээ төлөөх залбирлаа ерөөсөө тасалж болохгүй. Тасралтгүй залбир гэсэн шүү дээ, тийм биз дээ? Тэр эцэстээ юуны төлөө юм? Одоо хүртэл аврагдаг байгаа хүмүүсээ хайчиж болохгүй гэсэн. Тасралтгүй залбир. Тэгэж бодонгоо энэ 25 онд хичээнгүй сайн амьдраасаа гэж хүсэж байна. За, энэ 4 уян өвчтний дүр төрх бол гимшээд аврагдаж байгаа бидний дүр төрх гэж байна, тийм ээ? Энэ 4 уян өвчтний тарааж байгаа сайн мэдээ бол юу вэ? Бид бүхэн тараах ёстой сайн мэдээ байна. Бид яагаад дууга хураан байна гэж хэлээд, тийм ээ? Очоод энэ сайхан мэдээг хэлсэн шүү дээ. Түүгээр дамжуулаад тэр хотынх нь аврагдаж байна. Тэр хүмүүс бүгдээр амьд үлдэж байна. Тэгвэл бид бүхэн ч гэсэн дууга хураахгүй амьдрах юм бол юу? Энэ аймгийн хүмүүс аврагдана гэсэн. Бидний эргэн тойрны хүмүүс аврагдана. Хайртай хүмүүс маань аврагдах ажил явагдана. Тэгж бодонгоо амьдарцгаая. За. Залбираад үгээ өндөрлөё. Хайр ба нэгүслэр дүүрэн Бурхан танд баярлалаа. Гим нүгэлтнүүд байхад биднийг та өрөвдөж хайрлаа. Аварч өгсөн нэгүсэлтэн баярлалаа. Бас Бурхан таны чуулган дотор хэрэгтэй бүх нэгүслээрээ дүүргэн өгөөд тусалж удирдах байгаад баярлалаа. Онцгойлон бас төгсгөлийн энэ цаг үед сайн мэдээг тараахаар дуудагдсан хүмүүс гэдгээ санаж нэг ч болтгоо сүнсийг аврахын төлөө бүх сэтгэлээ, бүх хүчээ зориулаад амьдрахад туслаарай. Бид өхний залбирж байгаа, аврахыг хүсэж байгаа, сайн мэдээ тараахыг хүсэж байгаа бүхий сүнснүүдийг эртл 28-наас эхлэх семинар дээр удирдах үгээ сонсгоно хэмээн гуйж байна. Энэ ажлын төлөө бид өхөн илүү хүчтэй итгэлээр, сэргэг итгэлээр, зоригтой итгэлээр тунхаглаад амьдрахад туслаарай. Мөн ховд чуулгантай маань хамт байж энэ баруун бүсийн төөрөлдсөн байгаа олон сүнснүүдийн төлөө хичээнгүй амьдрахад туслаарай. Чуулганд хэрэгтэй бүх нэгүслийг Бурхантаа дүүргэж өгнө. Чуулган дотор хөдөлмөрлөж үйлчилж байгаа Чаги бом пастортай маань ч гэсэн хамт байж ариун сүнсний хүч чадал мэрэгэн ухаанаар дүүргэж өгөөрэй. Гэр бүлийг нь ч гэсэн сахин хамгаалж чуулган ахан дүүстэйгээ нэгдээд илүү хүчтэйгээр амьдрахад туслаарай. Өнөөдөр энэ хүү нэг өдрийг өгөөд бас Бурхан таны үгийг сурах боломжийг бидэнд өгсөнд баярлалаа. Сонссон үгээ, сурсан үгээ мартахгүй байж сэтгэл дотроо бат хадгалаад хэрэгжүүлэхэд туслаарай.
үлдсэн нөхөрлийн цагуудыг ч гэсэн танд даатгая. Бид бүхнийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. 243 дугаар дугд уулзгаая.